нүдний хор тэгээд хар хилам, цагаан хилам, атажтөө гэж ярьдаг шүү дээ. Тэгээд эдгээрүүд бол ерөөсөө л авраг гэмтээж байгаа гадны шалтгаанууд гэж ойлгож байна. Тэгээд нүдний хор гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр нөгөө өмссөн зүйлсэнд нь ч юм уу эдэлж хэрглэж байгаа зүйлд нь анхаарал одоо хандуулж байгаа нэг хэсэгхэн зургийг энергийн солилцоо хийж байгаа шүү дээ. Ямар гоё одоо би хаатай юм бэ ч гэдэг юм. Хар хилам, цагаан хилам гэдэг бол магтаад байгаа гэдэг. Нэг бол муулаад байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгвэл атажтөө гэдэг бол ерөөсөө сэтгэлийнхаа гүнээс одоо сайн явахыг харандаа гэдэг юм. Энэ яхаараа надаас илүү байдаг юм гэдэг юм уу. Нилээд ач холбогдол өгч байгаа зүйлийг хэлж байгаа гэсэн үг. За зүүрлээ л да. За тэгвэл нөгөө нүдний хор гэдэг бол өнгөц зүйл. Хэсэгхэн зуурын зүйл. Тэгэхээр нэг жижигхэн юм сөрөг энергийн бөөгнөрөл гэсэн. Тэгвэл нөгөө магтах муулах нь арай жоохон томхон тийм. За тэгвэл атажтөө гэдэг бол бүр илүү юм нэгт зузаан томч гэдэг юм. Тэгээд энэ солир шиг бөөрхий болж хуримтлагдаад гэдэг юм уу хин тандаад байгаа. Тэр хүн рүү очиж дайрч байгаа гэдээ ойлгочих болно л.